За намайг Уранболд гэдэг. Би ICT Group-т UI UX дизайнераар ажилладаг. За одоо энэ салбарт ерөнхийдөө 11 дахь жилдээ ажиллаж байна. Одоо та бүхэндээ ерөнхийдөө UI UX дизайнер гэдгийг энгийнээр тайлбарлая. За UI гэдэг үг нь болохоор user interface гэсэн үгний товчлол байгаа. UX гэдэг нь болохоор user experience гэсэн үгний товчлол байгаа. За ерөнхийдөө хамгийн энгийн жишээ гэдэг нь зүгээр хүнээр жишээ аваад ярих юм бол UI нь болохоор хүн дээр яг тухайн хүний харагдах байдал ямар ч хувцас өмссөн байсан ба яг тухайн хүнийг харж байгаа тэр байдлыг нэрхээр хэлээд байгаа. За user experience гэдэг нь болохоор тухайн хүний хэр туршлагатай, хэр мэдлэгтэй, хэр чадвартай гэдэг ч юм уу тэрийг нь ерөөдөө хэлж байна гэж ойлгож байна. За яагаад UI UX дизайн чухал вэ гэх юм бол тухайн компани ч юм уу танай компани вебсайтын ч юм уу аппликейшны харагдах байдал нь ерөөдөө UI буюу одоо яг дизайнаас хамаарч байгаа. За тэгээд тухайн дизайн хэр сайн гарсан байна. Тэгээд тэр сайн гарсан нь UX буюу ажиллагаагаар ерөөдөө батлагддаг гэсэн үг. За UX нь яавал илүү сайн болох вэ гэхээр тухайн дизайн илүү сайн гараад ирлээ. За сайн гарсан дизайнаа хөгжүүлэгч нартайгаа өгөөд хөгжүүлэгч нартайгаа хамтарч ажиллаад одоо яг тухайн аппликейшны маань ажиллагаа нь UX дээр гарч ирнэ. Тэгэхээр UX дээр илүү сайн болгоё гэвэл девелопертайгаа илүү сайн хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр яг энэ шатанд бол дизайнер, девелопер хоёр илүү хамтарч сайн ажиллах юм бол UX дизайн маань илүү сайн гарна гэсэн. За ICT Group-ийн UI UX дизайнерууд салбартаа 10 гаруй жил ажилласан туршлаган дээр үндэслэн вебсайт болон мобайл аппликейшны дизайныг дэлхийн стандартад нийцүүлэн дахин давтчихгүйгээр гаргадаг.